За 3-4 жил унсан таракка зарчлаа. Тэгээд нь худалдаж авч байгаа хүнийх нь компанийн яардан дээр хурж ирж тавьчаа. Тэгээ одоо хөдлөх гэж байна. Баяртай. Чигтэр чихэнд үдсэнд үлж тоосон да. Баярлаа гэдэг шүү дээ. За өглөөний мэндэ. Нэг өдрийн өглөө болж байна. Ажилдаа гараа да. Одоо баг 7 болчихно. Би чинь 8 цагаас ч байгаа болох хэвээр. Бараг хоцорч юу яач. Машин асахаас өмнө. Асахаас өмнө кулэнтэй шалгана. Жоох эвгүй л ухрах газар байна да. Тэгэхээр яах вэ? Тэнд очиж хүртээ эргэж жагаад толгоогоо зүүн тийш нь харуулж жагаад тэгэл авах ёо да. Энэ страп өөрөө авгнэ. Очоод дуусчээ. Яви да. Дугуугаар урьдчилах хэрэгтэй байгаа нэрээ. За болчих. За окей. Ямар гурдугаар хаалханд тургана. За нэг юм дууслаа. 4 цаг орчим боллоо. Дараагийн ачааргаа юу? Дараагийн ачааргаа гэснээс сая авах гэжсэн ачаана өчигдөр нэг ачаа авах гээд ярьсан байсан. Тэрийг канселдсан. Яг тэгвэл би энэ ачаан дээр удсан учраас гээд. Одоо сая ахад нэг өөр ачаа авсан. Тэр нь эндээс 38 майл 50 минут яваад авахаарай. Ягаад энэ газар удсан бэ гэвэл би өглөө 6 цагт ирэх ёстой байсан. Тэгээд тэндээс хоцроод 6:40 50 гээд хүрээд ирсэн чинь хоцроод 40-50 минут хоцроод
Тэгээ буулгах цаг нь ч гэсэн хойшлоод сая одоо л дуслаа. Одоо дараагийн руу явъя да. Энэ ямар гоё шар өнгөтэй. Эднэрийн нэг рүү дохорох юм байна да. За энэ ачаа чи юу лээ? $1200-оор 450 орчим маяг байна. Өнөө шүн болно ш нь энэ чинь. Шүн 12 цаг 30 минут байсан баха. Энэ хаалга руу энэ сул ш нь энэ хаалга руу болох юм бах та. Амин мох өндөр ашигтай. За хасгаарун гарацтай очив юм байна. Би чи хөргөч асаагааг байгаа. Энд нэг асаагаад 20 орчим минут хөргөч ажиллуулчихаа. Тэгээд энэ улаан таракны цаатлын тарак одоо юу байгаа дуусч байгаа юм байна. Чагаа ачуулаа дуусч байгаа юм. Тэгэхээр энэ хаалгаар ухарчгаа гэж. За тэгээд миний өмнө энэ улаан таракийг чаг начих юм байна. Тэгээд дараа нь юм байна. За дуслаа. Одоо энэ чаг шүн өгөх ёстой. За нэг жоох яваад хоол идэх гэж зогсчлоо. Энэ Ohio Youngstown Ohio дээр Mr. Fuel гээд 226 дээр нөгөө газ стейшн байдаг хөхгүй truck stop. Тэгээд тэрний Speedco Mr. Fuel хоёрын яг голд нь ийм нэг газар гэдэг. Афганистан хоолны газар гэдэг. Аюу гоё юм билээ. Ийм одоо шаурма ийм хоолой гэдэг. Дээр нэг удаа идэж үзээ тэгээд таалагдахаар нь хаад идэх гээд хүрээд ирсэн байна. Кэштэй хүрээд ирэх юм бол $1-2 хөнгөлт үзүүлдэг гэсэн шүү. Тэгэхээр энэ хэрвээ идэж байгаа бол кэштэй ирцгээгээрэй. Тарака тавиад хүлээч гэж энэ тэгээ уц руу чинь залгана гэдэг чинь ийм олон тарак хүлээж. За хаахан цаа тавьд юм лээ. Өө бүр заагчлаа шүү. За шүн 3 өнгөрч байна. Энэ хаалган дохор гинэ. Би чинь 11:30
30 гээд ирсэн. Тэгээ сайн нэг жоохон унтчихсэн чинь задлж байна. Халгандаа ухарчаад офс руу орж ирээрэй гэсэн. Цаасаа бол аль хэдийн нөгөө үүдэн дээр үлдээсэн байгаа. Бодвол тэнцэнээс нь наашаага оруулаад ирсэн баг. За 24 дэх хаалгаар авах гинэ. Ойн харагдчих. Хөнгөч асах юм байна. Энэ ачаагч аваад 800 майл явах хэрэгтэй шүү. Маргааш өглөө Чикагод болох хэрэгтэй. Оо явах нь даа. Тэгэхээр ачаагаа авч явахдаа одоо хоолоо хийж идэ. Маргал одоо энэ ачааг аваад хөдлөө гэхэд маргал зогсох амжихгүй да. Удаан зогсож. Түрүү энтлийн дугуугаараа нэг хашлах дайрцсан шүү. Зурга хам хоороо дудаатай идчихдөө. Далайн байцаатай солонгосын номдлогчтой. Ачаагаа ачуулаад дуусчлаа. Гэтэ хоол бас болчлоо. Тэгэхээр хоолоо идчихээ тэгээд хөдлөе гэж бодож байна. За ер нь бол сэргүүл рүү явсан агаарын лайных нь угаараа уурчлаа. Тэгээд салж унаад байна. Хормс гიშгээр агаар алдаад байна. Үндсэндээ бол чиргүүл маань ямар ч хормс болчлоо гэсэн үг. Гэхдээ явхад бол зүгээр байна. За ачаагаа маргааш өглөө 8 цагт өгөх хэрэгтэй. Дараагийн ачаагаа 4-өөс өмнө авах хэрэгтэй. Тэгээд ачаагаа өгөөд ачаагаа өгчөөд тэгээд партийг аваад өөрөө солиё гэж бодож байна. Одоо 3 цаг 30 минут үлдсэн байна. Усанд ордог юм лээ. За усанд орлоо. Сайхан болчихлоо. Түрүү бензинээ аваад хөдөлж хахад урдуур нэг жижиг зэрэг ороод тэг жоохон огцсон тормсоод арцсан байхгүй. Тэр бүлтэрч шиг боллоо. Яг хөнгөн ачаатай явж байгаа болохоор би
Айгу нөгөө энж брейкер айгу яваад өчөг өгчхөлөө гэж бодож байна. Чиргүүл тоормсгүй болсон ч гэсэн тарак бол тоормстой байгаа. Тэгээд нөгөө тоормсоо гიშгээр нэлээд агаар алдаад байгаа. Урдаа маш сайн тохируулж явах хэрэгтэй болж байна. Одоо үгүй юу авах вэ? 3 цаг 30 минут хэлээ. Тэр хөтгөн байгаагаар дээр тэр фончид бол гэж бодож байна. Явсарга төрөөд ирлээ. Энэ барилга цаагуур нь ороод өгөх юм байлаа. Одоо шөнө 4 цаг болж байна. Өглөө 8 цагт тийшээ орох хэрэгтэй. Нэг жоохон унтаад байв. Тэгээд маргааш ачаага өгчөөд энэ хавьд нөгөө таракны сэлбэг зардаг дэлгүүрээс юм аваад тэгээд солиё гэж бодож байна. Одоо ямар ч унтлаа. Өглөө уулзъя. За өглөө нэмээд 5 дугаар алан нөхөр гинэ. Аяа чи. Энэ газар тарак марак айгу багтай. Багтай гэж юу байхгүй. Ашгүй байна. 16 доллар гинэ. Тэгээ картаар төлчихгээд карт авсан чинь. Картаар төлж байгаа болвол 3 долларын нэмэлт төлбөртэй гэж. Тэгэхээр за тэгвэл би кэш аваад ирья гэж хараад ирлээ. Бага кэш минь хүрдэг байгаа. $20 болсон шүү. За энэ энэ да. Энэ нөхөн том жижиг гэж хоёр янз үйт юм блэ. Тэгэхээр би бэлгнээс л үзсэн юм л та. Тэгэхээр яг энэ хажуутал таракны зогсвол нийшээ зогсож байгаад сольж хийчихэд явна. Таракны зогсоолч энэ нэг юм бацаа. Ашиг хончээс хэлчихсэн. За тэгэхээр энийг салгаад энэ хоёрыг салгаад тэгээ дараа энийг салгах юм.
Энд ямар нэг юм болов уу шүү дээ. Тэр юм төсөөлж байна. Ч болохгүй чинь агаар нь тавигдаг байх юм байна. За болчихлоо. За асаагаа шалгаад үзье да. Сая таракка асаагаад шалгаад үзлээ. Агаар магаар алдахгүй зүгээр юм. Тэгээ миний таамгаар бол энэ нэлээ ингээд доошлцсон байна. Доошлцсон байж байгаа. Би бас ер нь нэлээ доор авчиад. Тэгэхгүй болохоор баруун зүүн тийш ирэхээр энэ татагдаад ингээд хонгорчод байдیں۔ Гэтэ өчигдөр бол яг тийм уурхаар эргэлт тал хийгээгүй. Энийг жоохон өргөд яг энэ нөгөө өөрийнх нь зориултын энэ нэг бүдүүнийг ашиглахаар минийх тоош унжаад байдаг байхгүй. Тэгэхээр би хажуулаас нь нэм эрзэн банжихаар татсан. Энийгээ жоохон өөр тийш нь татдаг юм билээ. Дахиад нэг ороод гэх юм билээ. Ингэсийг жоохон өргөчүүл. Болчихж байгаа юм шүү. За. Очиж. Өнөөдөр чинь бас нэлээд майл явах хэрэгтэй шин. 800 орчим майл явах хэрэгтэй.
За ачаагаа ачуулчлаа. Хурдаа аччихлаа. Замдаа гараа. Нэлээд их зам туулах хэрэгтэй байгаа. Нуур төрлөө шүү. Энийг хүүд уусанд найруулчихар болд юм болов. Айгу ойлголт тий. За шөнө 1 цаг 30 минут болж байна. Ачаан дээр очиход 4 цаг үлдлээ. Энд зогсоод унтъя гэж бодож байна. Өчигдрөөс жоохон явцсан болохоор нэлээд нойр хүрж байна. Өглөө нэг 6 цаг гэж босоод очт юм уу гэж бодож байна. Яг миний ачаа өгөх цаг болохоор 12 цагаас аваад тэгээ би нэг 10-11 үед яваад очиход болох болов гэж бодож байна. Тэгээ маргааш өглөө уулзъя. Сайн амарцгаарай. За, амжилттай сайхан яваад ирлээ. Нөгөө шоколад авч явж байгаа шүү дээ. Ниши одоо энэ байнга л ирж байна лөө. За дуусчлаа гэнэ. Хурдаа авлаа шүү. За тэгээд дараагийн ачаа энэчнээс нэг 30 орчим минут байсан. Хүн байхгүй шүү дээ. За чекин хийчлээ. Болоогүй юм байна өө. Бүр орой 7-оос одоо энэ чинь 2 өнгөрч байгаа шүү дээ. Орой 7-оос цагтаа гэж ачна гэж байна. Тэр болтол одоо унтъя да. Унтж байгаа шүн бас нэлээд явж таарах юм шиг байна. Дөрөж хавъя да. Багтахгүйгээ мэдтгүү. Мууж сарахгүй бол. Гайгүй. За одоо л тоосч. Орой 10 болчих. Өдөр хурж ирэхдээ сэтгэл ачаагаа аваад баг шөндөө гэртээ арчин ухааны бодсон байхгүй шүү. За гэртээ ирлээ. 7 хоногийн төгсгөлөөр тэгээд дээрэс нь холоос явж ирж байгаа болохоор яг сүүлийн
Сүүлийн өдөр амар ядрах юм аа. Энд дууны хий гарцсан байна уу? Гайгүй л энэ та. Энэ бичлэгтэй маань хамт байсан хүмүүстээ баярлалаа. Лайка дараарай. Subscribe хийгээрэй, follow хийгээрэй. Дараа 7 хоног уулзтлаа баяр таа.